За хай сайн уу. За өнөөдрийн блог 8-д карго илээ. Танаар ч гэсэн каргог авахаар айгу догдолдог гэж би ч гэсэн амар догдолдог. Гоё ядаг. За энд каргон дотор болохоор барааны дотор миний захиалсан бараа, бас хүмүүсийн захиалсан бараа байгаа. Ерөнхийдөө бол юм захиална гэдэг чинь хамгийн гол нь захиалгатай чухал биш. Хамгийн чанартай зүйлийг бас сайн сонгож авч захиалах хэрэгтэй гэж би боддог. За тэгээд бас хүмүүсийн захиалгуудыг бас голгоод санаатаас харуулад үзүүлээ гэж бодож байна. За эхнийх нь болохоор юу вэ гэхээр хөөрхөн цүнх байгаа. Миний цүнх. За юуны цүнх вэ гэдгийг дараагийн блогоор танаар танилцуулъя. Тэгтэл үнэхээр чанартай ирд юм байлаа. Энэ цүнх бол үнэхээр гоё ирсэн. Тэгээд үнэхээр бас материалын хувьд ч гэсэн үнэхээр гоё гүйцэтгэх материалтай. Тэгээд үнэхээр гоё ирсэн. Юм дээр цогцох гоё цүнх байлээ. Дараагийн нь болохоор жижигхэн миний хүнстэй бутга зайн болохоор үний захиалга байгаа. Тэгээд октодоо захиалж байгаа гэсэн. Энэ аюу хөөрхөн тэгээд хумсаа нэртэй эсвэл хумсаа жоохон буруу аваад гэдэг юмд далийн хумстай бутга аюу хөөрхөн болохоор аюу надад ч аюу гоо таалагдсан охинтой бол энийг авч захиалж юм. За энэ болохоор ягаан өнгийн бас аюу чанартай материалтай бас цүнх байгаа. Энэ болохоор усны самны цүнх аюу хөөрх ирд юм байлээ. За одоо би танаар цаг гэрлээ асууж үзүүлээ. Энэ болохоор өмнөх блогоор танарт харуулсан гэрэлтэй номын тавир байгаа. Тэг үнэхээр гоё гэрэл нь үнэхээр лээд гэрэл нь үнэхээр сайн хаст юм байл шүү. Бэст юм билээ. Та нар сүхтүүдтэй бас захиалж өгөөрэй. Тэгээд цэнгэлждэг болохоор айгүй удаан цэнгээд барьд юм билээ. За миний одоо байнгын иддэг юм гэх юм бол өдөрт өөрөө яг авах хэмжээгээр хүний авах хэмжээгээр гэсэн үг нэг урдандаа яг янз бүрийн алмонд за улаан чавга хулууны үүр янз бүрийн зүйлд оруулсан. Тэгээд өдөрт нэг удыг иддэг. Тэгэхээр миний захиалсан байгаа. Захиалж маа дуусчих юм бол өөрөө захиалж аваад идэг. Үнэхээр гоё амттай. Тэгээ нэг удыг идсэн байхад бол тэр өдрийнхөө эрч хүчийг авнаа л гэсэн үг. За талт хийчи. За дараагийн захиалга маань болохоор энэ болохоор улаан манжингийн ундаг байгаа. 100% улаан манжингийн ундаг. За би болохоор байнгын улаан манжингийн ундаг усандаа хийд найруулж удаг. Яг тэгэхээр улаан манжинг болохоор хүний биед маш сайн тэгээ холестерин авалтаа тэгээд бас хүний биед маш сайн байдаг учраас ингэж улаан манжингийн ундаг 100% ундаг авч хэргэлдэг усандаа. Зүгээр ингийн ус уухтаа биш. Зүгээр ингээд ундаг аваад хэргэлждэг байгаа. Үнэхээр сайн байдаг. Та нар ч гэсэн хэрвээ захиалмаараа бол энэ улаан манжингийн ундаг бас үнэхээр гоё юм байл шүү. Яг л Монголд болохоор яг үнэхээр улаан манжингийн ундаг авч хэргэлж чаддгүй. Тийм болохоор бас ингэж ундаг авч хэргэлдэг. За дараагийнх нь болохоор ногоо эслэг байгаа. За тэгээд ногоо эслэг маань болохоор өдөр бүрийнхаа яг авах хэмжээ нэг ууттай байдаг. Тэгэхээр өглөөдөө нэг 50 мл ус нь хийгээд хөдөн бүлээ ус нь хийгээд хариулаад уучдаг. Үнэхээр гоё амттай. Тэгээд ногоон төрлийн алим за тэгээд өгөрцөө юу ч яддаг үлээ та мэдгүй. Тэгээд ямар тач эслэг байдаг. За нэг уугаад л удаж юм. Үнэхээр гоё амттай байдаг. Энэ хоёр бол миний захиалсан бараа байна. Хамт олон баярлалаа шүү дээ. За энэ болохоор би болохоор усны самд аягүй дуртай. Байнга ус уудаг, эсвэл сав болгонд аваад нэгэнд нь болохоор янз бүрийн зүйл хийгээд, нэгэнд нь ус хийгээд, нэгэнд нь кофегаа хийгээд тэгээд бүр байнга гадуур ч гэсэн байнга усны савтайгаа бүх юмаа хийгээд аваа явж идэг болохоор усны сав маш гоё голчилдог. Тэгээд илүүд үздэг. Тэгээд чанартай сайн. Тэгээд халуусаа хийсэн ч гэсэн хайлж нэг гачин болоод байдгүй сайн чанарын усны самнууд их захиалдаг. Яс хүмүүсийн бас янз бүрийн усны самнуудыг бас танад харуулнаа захиалсныг нь. Би болохоор яг ийм усны сав хэрэглэдэг. Миний усны сав бараг жил гарсан болж байгаад гинт унгаагаад тагийг хагалчихсан. Тэгээд дахиад шинээр дахиж захиалцгаа. За энэ маань болохоор жоохон айгүй муухай ирсэн. Яг тэр далиж малисан савтай айгүй муухай ясын үдс юм уу гэмээр ирсэн. За энэ айгүй хөөрхөн байгаа пинк цүнхэн хүн ууд мод айгүй гоё. За энийг юу юм бэ гэдгийг дараа нь би танарт гоё танилцуулна. Дараагийн блог дээр оруулъя. За энэ маань болохоор би болохоор миний нуруу тэгээ бүр айгүй үздэг. За тэгэхээр энэ маань болохоор паста байгаа. Эмчилгээний халуун паста. Тэгээд нуруундаа болон бөөрөндөө шууд ингээд яг бэлхэн цаг шиг ингээд шууд ингээд наачдаг. Айгүй амар юм билээ. Тэгээ шууд араасаас ингээд эмтэй мөртлөө халуун дуудаг.
Тэгээд өвлийн цагаар ч юм уу байнгын суугаа ажил хийдэг, бүр нүддэг, эсвэл нурууны дисконтэй жоох юу асуудалтай, эсвэл бөөрийн асуудалтай хүмүүс бол энэ халуун бигнүүрээс авч хэрэглээр үнэхээр сайн юм байл шүү. Өөрөө хэрэглэдэг болохоор үнэхээр гүйл тохиртооч бай, өөртөө ч өдөр бүлийнхандаас авч хэрэглүүлээрээ. Энд бол насны юу байхгүй, хүүхдүүдийнхаа ч гэсэн нуруу хүүхдүүд ч гэсэн авч хэрэглээр үнэхээр гоё юм байлээ. За дараагийнх нь энэ болохоор хүний захиалга байгаа. За тэгээ хүний захиалгыг ч гэсэн та нарт харуулъя. За энэ болохоор салаад, за тэгээд хүмүүс лууган юу бол юу янз бүрийн ногоонуудыг гэрчдэг. Энэ зүйл хүн захиалсан. Тэгээд хүний захиалгаас та нарт харуулъя. Дөрвөлжин гэрчин янз янзын бас ирдэм байлээ. Хэлбэрээр нэг гаргаж янз янзэр гэрчижээс баяр наадам гэртээ бас ингээд салаад хийхэд аяга амар юм байлээ гэрчээ суухгүй. Бас ялангуяа нийт салаад өдр хийхэд бол дөрвөлжин гэрчээ сууж байгаа шууд таг гэ дараа явж байгаа амар санагдсан. Тэгээд болохоор хүний захиалга учраас буцаагаад яг эвэнд нуурлаа буцаа хийжээ. Зүгээр л танад харуулсан юм шүү. За. Тэгээд хүмүүс бас аягүй янз янзын гоё юм захиалдаг. Тэгээд бас ийм гоё юм ирд юм уу гэмээр бас хүмүүст ч гэсэн захиалгатай өөр юм шиг бас байхгүй сэтгэлээсээ хандаж чанартай аль болох чанартай сайн бараг захиалж өгдөг. За дараагийнх нь болохоор ийм хөрхөн бас материалнаас үнэхээр гүйл ирсэн. Тэгээд бас цүнх байгаа. Юу юунд ч зориулж өөрөх боломжтой. Яг юуны цүнх вэ гэдгийг нь яг гол нь бол яг юуны цүнх вэ гэдгийг би дараагийн блогт дээр харуулъя. Гэхдээ нэг бас янз янзэр юу яагаад өөрөө явж болох юм бэлээ. За энэ болохоор дараагийн блог гэд би даалт хийчих. За энэ маань болохоор хүний захиалсан усны сав байгаа. 3 сет. Дотроо том жижиг гэдэг 3 сет гэдэг гадуур байдаг л та. Гэхдээ гадуур байдгаас илүү энэ нь болохоор хямдхан ирдэг. Тэгээд бас чанартай гадуур байдгаас илүү бас айгүй гоё ирдэг. Тийм учраас хүний захиалгыг харуулчих юу. Ерөнхийдөө бол усны саваач гэсэн бас зөв сонгох хэрэгтэй. Хэдий пластик ч гэсэн удаан хэрэглэж байгаа бол аль болох сайн чанартай материалтайг сонгож авч хэрэглээрэй гэж зөвлөе. Тэгээд усны сав бол гэрт байх хамгийн чухал байдаг. Дараагийнхнаас хүний захиалга. Энэ болохоор бас усны сав байгаа. Яг л би өөрийнхөө нэг захиалдаг уудаг усны савнуудыг голчлон чанартайг нь захиалж өгдөг байгаа. Энэ нь болохоор гадуур зардгаас илүү энэ таглаа. Тэгээд янз бүрийн зүйл хийгээ явах ч гэсэн бас чанартай уух ч гэсэн эвтэйхэн таглаа чанар ч гэсэн харж байгаа. Аюу чанартай ирдэг. Тэгээд яг л усны саваач гэсэн зөв сонгох хэрэгтэй. Усаач гэсэн уухтаа өдөртгөн эмэгтэй болохоор ямар ч хамгийн багтаа гэхэд 1 литрээс 2 литр ус уучиж хүний биенийхээ усны авч идэг гэж хэлсэн байлээ. Тийм болохоор ингэж бас хүний захиалгыг бас хосоор ингэж захиалж гисэн байгаа. Тэгээд та нарт зүгээр харуулж байгаа юм шүү. За ямартай ч та нартай баярлалаа. Дараагийн блогоор уулзъя. Хөдөөг, subscribe, дарж хэмжээрэй. Баярлалаа.